Хөтөлбөрийг анхаарал үзэж байгаа та бүхний өдрийн амлан айлтгая сайхан амарцгааж байна уу? За бид хөтөлбөрөө зочны цагаар эхлүүлэхэд бэлэн болсон байна. Манай студид энэ удаад Лантун дохио төрийн бас байгууллагын санаачлагч Ган Жавхлан, за Америк нэгдсэн улсын Техас мужийн Unbound төрийн бас байгууллагын төлөөлөгч Хаана нар өрөөдөн оролцож байгаа. Ингээд урилгыг хүлээн авч хүрэлцэрсэн та бүхэнд юуны өмнө бас талхлаа илэрхийлье. Баярлалаа. За тэгэхээр Лантун дохио төрийн бас байгууллагаас эрхэн зөрчигдсөн хүүхдийн асуудлаараас үйл ажиллагаагаа явуулдаг гэж би мэдэж байгаа. Тэгэхдээ хамгийн анх хэдийд ямар зорилгоудаас байгуулагдсан юм байгуулга юм бэ? Лантун дохио төрийн бас байгууллага маань өөрөө хүч хэрхийлэл хүн худалдаалах гэмтэргийн эсрэг залуучуудын хамгийн анх тийм сайн дурын санаачлагын дээр үүсгэн байгуулагдсан ийм төрийн бас байгууллага байгаа. Тэгээ бид нар одоо жил орчим үйл ажиллагаа явуулж байна л да. Тэгэхээр ер нь бол хүний 8 одоо хүн худалдаалах гэмтэргийн эсрэг бол үйл ажиллагаа голчилж явуулдаг. Мэдээж хүч хэрхийлэлтэй хамаатай одоо үүнд бол хүүхдийн хүч хэрхийлэл орно, насан туршийн хүүхдийн хүч хэрхийлэл, бэлгийн мөржлөг гэх мэт одоо хүч хэрхийлэлд орно л да. Үүний эсрэг бол үйл ажиллагаа явуулдаг. Ер нь залуучуудын дуу хоолой болж явж байгаа бас төрийн бас байгууллага байна. Ямар мэргэжилтэй залуус нэгдсэн байгаа вэ? Ер нь төрөл бүрийн залуус байгаа одоо төрийн байгууллагаас ч байна те хуульч одоо залуучууд ч гэсэн байгаа. Нэг бол entertainment чиглэлийн одоо тийм залуучууд ч байгаа. Хамгийн гол нь энэ бол яг залуучуудын нэг нийгэм дээрх бүрхэн талаас үүссэн ямар нэгэн зүйл бид хийх хэрэгтэй юм байна гэдэг хуулийн хүрээнд ийм л одоо хүсэл зорилготой байгуулагдсан байгууллага. За хаана танилцуулъя? Монголоор маш мундаг ярьдаг тийм. За өөрийг танилцуулахгүй та. За санаа намайг Хана гэдэг. Тэгээд би Техаснаас ирсэн. Тэгээд би American Unbound гэдэг. Одоо яг хүний 8 нэг зогсох энэ талаар яг ийм байгууллага тэ ажилт хийдэг. Тэгээд би өмнө Монголд 7 жил амьдарч байсан учраас жоохон монгол хэл ярьж мэддэг. Ер нь ягаад хүний 8-ны чиглэлээр ажиллах болов? Хүний эрхийн чиглэлээр ягаад ажиллах болсон бэ? Анх энэ ажлыг би хийх ёстой гэдэг сэтэл хэдий төрсөн бай. Тийм. За би яг одоо нэг 3 жилийн өмнө тэ би яг нэг конференц очоод тэгээд яг энэ талаар нэг хүнээс сонсон. Тэгээд бас яг энэ одоо энэ бүх дэлхий дээр тэ зөндөө хүмүүс тэ яг октод бас бэнднэрт ийм хэцүү зүйлд орж исэн гэж би сонсоо. Тэгээд би бас өөрийнхөө яг энэ талаар уншаад тэ интернет дээр ийм хайж олоод тэгээд би яг өөрөө мэдсэн одоо бүгд хүмүүс тэ одоо яг ийм талаар яг энэ зогсож хэрэгтэй бүгдээр хамт зогсож хэрэгтэй. Тэгээд яг за энэ би нэртэн хүсгөө гэж яг хамт тэ нэг санаагаар хэлж хэрэгтэй. Үүнхээр хин нэг нь өөрийнхөө эрхийг зөрчүүлчих юмсан, миний эрхийг зөрчиж хийдэ гэсэн одоо тийм ээ одоо мэдлэггүй улмаас гэдэг юм уу, за мэдээлэлгүй улмаас, за бас үнэхээр одоо хүний 8-ны хэрэгт өртчих хийдэ гэсэн одоо тийм байнга болгоомжлол байдаг. Одоо мэддгүйгээсээ болоод алдчихдаг юм тохиолдлууд байдаг л да. Та бүхэн хичнээн одоо кейс дээр хичнээн жишээн дээр ажиллаж байна. Тийм. Тэгэхээр бид бол өнгөрсөн оноос эхлээд бол баггүй жишээнд одоо кейсэн дээр бол ажиллаж тодорхой хэмжээгээр өөрсдийнхөө нөлөөг бол үзүүлсэн. Тэгээ маш олон хохирогчтой жишээ нь бид бол уулзж ирсэн. Тэгэхээр яг таны хэлж байгаа шиг өнөөдөр бид нөгөө мэдлэгийн төвшин өнөөдөр маш доогуур. Тэр бол биднээс бараг 5 6 дахин илүү алгацсан багт бид үжээ нөгөө нэг хар маш ирээд хулгайлаад явдаг. Нэг бол Tekken гэдэг киногоор энийг төсөөлттэй байдаг. Тийм учраас энэ бол мэддэхгүйгээр маш олон хүмүүс ер нь хүний 8-ны золиос болж байгаа. Энэ бол ерөөсөө сүүлийн нэг 7 хоног дотор хүртэл болсон асуудал. Тэгэхээр бид бол ерөөсөө нэгдүгээр илүү мэдээлэлтэй байх хэрэгтэй. Яг эргээд дахиж яаж алдахгүй вэ гэдэг бол одоо хамгийн чухал асуудал болчиход байна л да. Тэгэхээр өөрчлөсөн сэргийлэх, сэрэмжлүүлэх арга хэмжээ хамгийн чухал. Тэн дээр бол голчилж ер нь бол ажиллаж байгаа. Мэдээж хэрэг олон улсын хүний эрхийн байгууллагатай хамтарч ажиллаж байна л да. Хамтын ажиллагааныхаа тухайд ярьчихгүй юу? Тийм. Тэгэхээр Техас мужид Unbound гэдэг бас хүн худалдаалах гэмтэргийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг одоо энэ төрлийн бас байгууллагаас өнөөдөр Лантун дохиотой хамтраад эх 7 хоногт бид нар бол хууль цагдаагийнхан нийгмийн ажилчид эмчнэр мөн олон нийт гэсэн ийм 3 чиглэлд сургалт үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгээд энэ хүмүүс бол одоо маш олон жилийн турш хүний 8-ны эсрэг үйл ажиллагаа явуулсан. Бид бас тэр туршлагаас суралцах хэрэгтэй тийм. Энэ дээр бас нэг тийм сургалт бол явуулах гэж байгаа. Тийм. Тэгээд анх удаа бас манай Лантун дохио төрийн бас байгууллагын олон улсын хэмжээнд хамтран ажиллаж одоо Америкийн төрийн бас байгууллагатай хамтарч ихнийхээ үйл ажиллагааг зохион байгуулах гэж байна. Америкийн нэгдсэн улсад гарч байгаа хүний 8-ны хэрэг нэг өөр, Монголд гарч байгаа хүний эрхийн зөрчил нэг өөр тийм ээ. Ер нь юу нь адилхан бай? Хаана? Юуг олж харав? Тийм. Ер нь одоо бүгд
Бүгд охтууд те яг адилхан хэцүү байдлаар мөн хүмүүс авдаг та аавгүй ээжгүй те хүмүүс худлаа за ийм ажил орж болно те хэлбэл тэгэл ер нь Америк, Монгол бүх дэлхий дээр те тэг яг адилхан те ийм юм. Тэгэд ер нь юу адилхан гэж одоо бүгд те цагдаа одоо багш нарт, эмч нарт те ер нь масс хүмүүс яг энэ талаар яг мэдэж хэрэгтэй те. Тэг бүгдээрээ яг зоригтой байж хэрэгтэй. За бүгдээрээ яг нэгтвэл те яг энэ яг зогсож чатан те би нэг хүн яг туслаж чатан те би нэг яг хүн одоо энэ охтууд энэ муу юмнаас те авч чатан те тэр чинь амьдрал ихэж болно. Тэг ер нь тэр бүх дэлхий дээр адилхан Монгол те. Лантун дахиад бас нэг эдгэрх хүүгийн асуудал дээр ихээхэн хүчтэй нөлөөллийн арга хэмжээг авчсан гэж би ойлгож байгаа. Яг ямар арга хэмжээ авч чадсан бэ? Өнөөдрийн байдлаар эдрэх хүү нөгөө эцэгтэй заазуур тулсан хүү гэж яриад байгаа тийм. Тэгэхээр энэ хүүгийн биеийн байдал ямар байд, энэ хүү дээр та бүхэн ямар арга хэмжээ авч чадв? Үнэхээр тэр одоо хэцүү амьдралаас эдрэх хүүг авахын тулд бид нар юу хийх ёстой? Энэ бол нэг жишээ. Тийм, ер нь бол эдгэр сөрөн хүүгийн ард бол хэдэн зуун хүүхдүүдийн хүчирхийлэл өртөж байгаа. Яг хүүгийн хувьд өнөөдөр мөрдөн байцаалтынхаа шатанд явж байна. Өнөөдөр эцэг нь бол ямар ч байсан 2 зүйл ангиар яллагдах ёстой. Зөвхөн эдгэр сөрөн хүүг одоо гинт очруулсан биш. Үүнээс гадна бол одоо байнгын тарчлаан зовоосон тэр гэр бүлийг тэр одоо ээжийг байнгын тарчлаан зовоосон гэдэг 100 дугаар зүйл ангиар бол ял нэмүүлэх боломжтой. Түн дээр нэмэлт зүйл анги үүсээд бол одоо шалгагдаад явж байгаа. Тэгээ мэдээж маш олон сайхан сэтгэлтэй хүмүүс бол тусалсан. Тэр айл улсуудад тавилгатай, гэртэй болсон хүмүүс гэсэн тодорхой хэмжээний мөнгө төгрөгийг зарцуулсан тийм. Гэтэ эргээд энэ бүхний цаад одоо угийг нь ухаад үзэхэд бол энэ бол архины хамаарлал маш хэцүү. Тийм өнөөдөр нэг сэтгэлгээний ядуурлалт нэгэнд орчихсон. Одоо архинаас хамааралтай болчихсон бол эргээд тэр хүнд бол одоо тусламж очсон ч гэсэн эргээд бас үр дүнгүй болчих тохиолдол байдаг тийм. Тэгэхээр өнөөдөр энэ дээр бол яг хөө тэгэл маш олон зүйл яригдж болж байгаа юм л да. Эцгийн хариуцлагын тогтолцоо тийм. Тэгээд ер нь одоо манай хууль цагдаагийнхны хандлага байдаг. Ингээл янз бүрийн хууль тогтоомч гэсэн өөрчлөлт орох одоо боломжтой зүйлүүд бол маш одоо шаардлагатай зүйлүүд олон байгаа. Тийм дээ хүчирхийллийн эсрэг үндэсний төвөөс өмгөөлөгч гараад ер нь бол ажиллаж байгаа хүүгийн хэрэг бол цаашдаа явж байгаа. Хүүгийн биеийн байдал нь сайжирсан байгаа. Өнөөдөр бол цаахан тоглоод гүгээд явж байгаа. Хамгийн гол нь тэр бага настай 2 настай жоохон эмэгтэй дүү байгаа. Тийм тэр нь бол одоо их нэлхс юунд сувлал хэвтээд одоо эмчлүүлж байгаа. Ер нь тэ захын гэр оролт амьдарч байгаа маш олон хүүхдүүдийн тэжээлийн дутагдaltaй сувилдаатай өсөлтөнд зогссон энэ нийтлэг шинжтэй байдаг. Тэгээд энэ бид бол сая нэг хэдхэн хоногийн өмнө Баянзүрх дүүргийн захын гэр оролт улаастын одоо эцсийн тэнд 200-аад эмэгтэйчүүдээс бид нэр судалгаа авлаа л да. Өөрсдөө яваад аман судалгаа 30-аад залуу явсан. Тэгээд эндээс бол тэр хүмүүсээс яг нэг мэдлэгийн төвшин яг өнөөдөр энэ архитектийн талаар юу гэж бодож байгаа хүний наймаа гэдэг зүйлийг нь ойлгоод байгаа юм уу юм те яг юу хүний наймаа нөө хар маш ирээл хулгайлалаад явдаг уу өнгөрчөөд хахад одоо юу гэж бодож ийн гэд яг юм бодит хүмүүстэй бол харьцаж бид нар судалгаа авсан. Тэгээ үүний үр дүнгээс бол бас маш олон зүйлүүд бол харагдаж байгаа. Хүмүүс өөрсдөө нэгдүгürt бид мэдээлэл дутуу байгаа нь бол маш их одоо харагдаж байгаа. Хоёрдугаар бидний ерөөсөө хандлага одоо хүүхдийг нөгөө нэг зодон те тэр бол нөгөө нэг хүүхдийг сорон бүсээр заавал одоо сорон бүсний амд үзээгүй байж өссөн гэдэл ер нь бол хүүхдэд хүчирхийлэл үйлддэг. Хүүхдийг заазуурт хоёр чинь маш орондоо одоо тэнгэр газар шиг ялгаатай зүйл байгаа тийм. Маш олон хүмүүсийн одоо үзэл бодол ялгаагүй нөгөө бүтэх дээрээ байгаа. Гэх мэтэр бид нар 12 чиглэлээр судалгаа авсан л да. Тийм тэгээд ер нь тэр одоо захын оролд амьдарч байгаа одоо ирсэн тийм ээ одоо хаяг тодорхойгүй ч гэдэг юм уу тийм ээ. Төрийн байгууллагт ямар нэгэн бүртгүүлгүй юм иргэдийн дунд хандлага ер нь ямар төрийн үйлчлэгэд эдгээр хүрч чадчихна уу? Ерөөсөө л төрийн үйлчлэгээ нэгдүгürt бол хүрч чадахгүй байгаа. Ягаад тэгэхээр одоо хөдөө малаа алдсан ч юм уу ямар нэгэн байдлаар хот руу амьдрал хайгаад ороод ирсэн. За тэгээд одоо үерийн ам дээр буудаг ч юм уу гэр оронгоо болчихсон маш олон хүмүүс байгаа. Нэг бол зүгээр ингээ хаа хамаагүй гэр бариад буучихсан тийм. Тэр хүмүүс бол одоо шилжин сууршигт одоо юугаа бүртгэлээ хийлгээгүй ч байдаг юм уу. Тэр байдлаар ямар нэгэн төрийн байгууллага одоо хамааралгүй байдаг. Хороонд ч юм хамаарал байдаг. Тэгээд нийгмийн халамжийг бол авч чадахгүй. Тэгэл тэнд бол ингээд маш олон тийм зүйлүүд бол үлдэгдэж байгаа юм л да. Ер нь бол нүднээс даалдуур шүү дээ. Зүгээр хоёул дахиад эргээд бүгдээр эдрэх хүүгийн жишээнээр яриа л да. Эцэг нарийн худаг, их нарийн худаг ч гэдэг юм уу тийм ээ. Гэр бүлийн одоо гэр бүл нь ингээд архины хамааралтай болчихсон энэ цаг нөхцөлд одоо насанд хүрээгүй эрхээ хамгаалах чадваргүй юм хүүхдүүдийн асуудлыг ер нь хэрхэн яаж шийдвэрлэх ёстой вэ? Одоо улс
нэгдүгээр эцэгхийн хариуцлагын тогтолцооны асуудлыг бол ярих хэрэгтэй юм шиг байна. Мэдээж хүүхд бол эцэгтэйгээ амьдрал үнэхээр сайхан ч гэсэн эргээд тэр хүүхдийг заазуурдах юм уу те. Нэг бол одоо зөвхөн тэр хүүхд ч гэлтгүй ингээд хүүхдээ аваад ханлуу шийдчихэж байгаа янз бүрийн амар хэрэгүүд гарлаа шүү дээ. Бид нэр яриаг бол болохоос те. Тим хэмжээнд хүрсэн бол өнөөдөр эцэг байх шаардлага байна уугүй юу гэдэг асуудлыг бол ярих хэрэгтэй байх. Хоёрдугаар тэр хүүхдүүд өөрсдөө бас өөрсдийнхөө эрхийг хамгаалах одоо тодорхой хэмжээнд бол ухамсартай болсон хүүхдүүд эргээд хинт хандхаа бол мэдэхгүй байгаа. Ялангуяа энэ дээр бол одоо төрөөс бол энэ дээр үйлчлэгээ үзүүлэх хэрэгтэй байдаг юм байл л да. Жишээ нь 4-5 жилийн өмнө 1979 гээд утас одоо хүүхдийн төлөв үндэсний газраас гаргасан те. Тэгээд тэр утас нь бол одоо 5 жилийн турш үн төлбөртэй өдөр буюу ажлын цагаар ажилладаг ийм утас бол ингээд олон жил боллоо. Тэгтэл одоо шөнийн 10 цагийн үед хүчирхийлэл өртсөн хүүхэд 1979 рүү залгахад нэгдүгээр тэр утас ажиллахгүй нь байна. Хоёрдугаарт мөнгө авах нь байна те. Энэ асуудлаар бид нар бол нэлээд бас дуулаагаа өргөд тэмцэл одоо ер нь бол нэлээд дуурсан. Тэгээд одоо тэр хүүхдийн төлөө газрын үндэсний газрын даргатай ч гэсэн ярьсан. Mobicom-тэй ч гэсэн очиж яриад одоо танах бус газраас 54-оор илүү байд юм байна. Хүүхд залгахад энэ дээр асуудал шийдэж болох уу гэхэд бол аль алинаас нь тодорхой хариу аваагүй. Харин өчигдрийн байдлаар бол 7 сарын 1-ээс 7 сарын 15-ны хооронд 15 хоногийн турш хүүхдийн төлөх утсыг 24 цаг болгож туршилтын хугацаагаар явуулъя гэсэн иймэрхүү одоо шийдвэр бол гарсан байлээ. Тэгэхээр яг нэг утгаараа дэвшил гэж харж байгаа юм те. Гэхдээ ер нь бол энэ бол туршилт байгаад шаардлагагүй. Угаасаа ойлгомжтой асуудал гэж бодож байгаа. Хаанаас асууя? Ер нь ингээд одоо эрхэн зөрчигдөж байгаа хүүхдүүдийг тийм ээ эцэг ихсэн тусдан байлгах, эцэг их байх эрхийг хасах асуудал Монголын хувьд яригддаг байна л да. Америкт ер нь яадаг вэ? За тэрийг асуулт жоохон дахиад тайлбарлаж өгч болох уу? Би зарим тэр бүхнээс жоохон хоног гэж. Ер нь эцэг их байх эрхийг Америкт хасдаг уу? Окей, эцэг их байх. Ойлгохгүй юм байна. Харин тийм тайлбарлаад. Эцэг их байх одоо жишээ хүүхдээ байнга хүчирхийлдэг хүмүүсийг та аав нь бишээ тий хуулиар та эцэг нь биш боллоо гэж тогтоож өгдөг үү? Like if they beat the Yeah, children. beat the children and something that they don't have to be parents and Yeah. За тий одоо ер нь Америк бас тийм асуудал те байгаа л да. Харин ер нь одоо Америк жоохон Монголнаас их те Америкны хүүхдүүд те бас өөрөө би үгүй бол гэж хэлдэг те. Тэгээд бас яг одоо за жишээлбэл та нэг гэр амьдрал тэг би таны хажууд амьдрдаг. Тэгээд би марати жишээлбэл нэг хүн хүүхдүүд зогсож те. Тэг би тэрийг сонсвол юм уу би шууд цагдаа дээр уцаар ярина те. Тэгээд ер нь тим юм те хүмүүс яг шууд хэлдэг те. Тэгээд жоохон биеийн тусалдаг. Өөрөөр хэлэх юм бол хуршууд хүүхдийн эрх зөрчигдөж байгаа тохиолдлуудыг маш ихээр одоо төрийн байгууллагууд мэдээлнэ гэсэн үг байна тийм үү? Манай дээр ер нь тэр байдал ямар вэ? Манайд хөршийн мэдээлэл одоо тэр мэдээлж байгаа байдал их доогуур. Бид нөгөө судалгаан дотор ч гэсэн энэ асуулт байсан байхгүй. Хэрэг хүүхдийг 3-аас илүү цагаар ингээ хажуу чи өөлүүлээд байл хажуу альтчин те. Та ямар нэгэн байдлаар орж үздэг үү? Нэг бол ингээд эргээд цагдаад мэдэгддэг үү? Хөршийн чин одоо хүчирхийллийг та мэдээлдэг үү гэхэд бол ихэнхдээ нэг тийм жоохон ир эмийн хооронд дэлжиг бүүж ороод гэсэн нэг иймэрхүү одоо хангалттай бол байлээ. Тийм. Тэгэхээр эргээд бид нар хүүхдэд ээлтэй хурш гээд нэлээд том аяныг бол эхлүүлсэн байсан. Тийм. Тэгээд энэ аяныхаа өрөөнд бол хүмүүсийг бүгдээрээ хүүхдэд ээлтэй хурш байгаа ч ямар нэгэн байдлаар ингээд миний асуудал биш гээд бити хаяач гэсэн хүүхдийн асуудал ингэж анхаараач гэсэн иймэрхүү санаачлагыг бол гаргаад энэ аяныхаа өрөөнд бол нэг утасны асуудлыг хөндөд бол явсан юм байна. Энэ танай бас яг энэ эдрэг хүүгийн жишээн дээр ярих юм бол өөрөөр хэлбэл энэ хүүхдэд туслах хандивын аян өрнүүлсэн боловч бас нэг давхар нэг нөхөр бас нэг хандив цуглуулсан мэдээ яваад байсан л да. Тэр асуудал юу болсон бэ? Тийм. Тэгэхээр бид нэр одоо яг бусдын зовлон те янз бүрийн одоо энэ бэрхшээл дээр маш олон нийгмийн анхаарлыг дор төвлөрснийг ашиглаад энэ дээр бол хурамч хандын данс бид нэр зарлаад одоо тэр үед нь өөртөө авах гэж бас оролцсон. Тэгээ яг тэр үед нь бол тэр дараа бол нэлээд мэдээлэл хийсэн зурагтаар хүртэл яриад ингээд яг өнөн бодтой ийм юм шүүсэн залруулах хийсний хүчинд бол тэнд шиг нэг 20,000 төгрөг орчим орсон байсан баг. Тийм тэр бол хол яваагүй. Гэхдээ бас нэг иймэрхүү хандлт бол гарч ирдэг. Тэгээд яг мэдж байгаа сүүлийн үед сошиал нэтворкийн хэмжээнд бол маш их ингээд мөнгө явдаг те. Тэгээд энэ хүүхдүүд одоо 40 сая төгрөгийн хагалгаа хэрэгтэй байна гэд хүн болгоны нэг сайхан сэтгэл байгаа шүү дээ. Манай би биндээ сайхан тусалдаг. Энэ дээр бас нэг баг цаг тийм өөдгөө хандлтууд бол гарч ирсэн л дээ. Тийм. Тэгээд тэр бол нэг хол яваагүй тэр асуудал. Та нар ч гэсэн өөрсдөө бас ламтун тохиол төрийн бас байгууллагаас эдрэх хүү туслах аян өрнүүлсэн л дээ. Энэ ийм аян өрнөхөд хичнээн төгрөг хөөдөө тэ цугларддаг юм байна. Энэ мөнгийг одоо юунд зарцуулах гэж байна? Та нар ч гэсэн бас одоо нээлттэйгээр бас мэдээлэл өгөх хэрэгтэй баг тийм ээ. Тийм. Тэгэхээр маш олон хүмүүс тусалсан байгаа. Тийм. Бид нар одоо Facebook-ийн хэмжээнд ламтун тохиол төрийн бас байгууллагаас санаачлаад явуулахад бол 600 гаруй мянган төгрөг тэр дансанд цугласан. Бас Twitter-ийн
тэр мөнгийг бол одоо оронгоо гэж бүсгээ санаачлаад За. тэр одоо мөнгийг цуглуулсан байдаг. Тэгэхэд бол сая 500 мянган орчим одоо төгрөг бол цугласан байдаг. Нийтээр 2 сая гаруй төгрөг бол цугласан байгаа. Яг өнөөдрийн үед бол тэр мөнгийг шууд одоо ээжд нь шилжүүлж өгөхөд бид нар бол одоо тодорхой хэмжээний асуудал байгаа гэж үзсэн учраас өнөөдөр тэр мөнгө бол хүүгийн идэр хүүгийн хамтарсан дансны нэрэн дээр бол байгаа. Тэгээ яг бидний өнөөдрийн бодож байгаа гарц бол 2 настай охин чинь ингээд нүдэн долор болоод энэ судсан тасарч. Тийм цохороо шидсэн билүү те тэр жив байна. Шидсэн. Тэгээд ингээд нэг судсан тасраад нүдэн долор болчихсон. Өнөөдөр яг сөүлэл дэмжлэгээс гараад ирснийхэн дараа магадгүй тэр хүүхдийн мис заслын одоо төлбөрт зориулвал илүү одоо үр дүнтэй байж магадгүй те. Эсвэл одоо тэр хүүхдүүдэд нь л тэр мөнгө чиглэх хэрэгтэй гэж ойлгож байна л да те. Тэгэхээр яг үнэхээр зөвл юм дээр зарцуулахаас биш өнөөдөр тэр мөнгийг газ хэнэг нь тарааж өгвөл энэ мөнгийг одоо зарцуулсан нэр аваад яах вэ те. Тэгээ хүлээж байгаа те. Юу ч юм дэ нийгэм тухайн гэр бүлд анхаарлаа хандуулаад хандив мөнгө өгөө сэтгэлээ өвтгөө сууж ин тийм ээ. Тэгэхээр тэр гэр бүл өөрчлөлт гарч ийн өөрөөр хэлбэл ээж ямар нэгэн байдлаар энийг ухамсарлаж байна. Тэгэхээр мэдээж бол одоо ээжийн хувьд бол ухамсар дээшилсэн. Гэхдээ бас яг бидний сансан хэмжээнд бол байхгүй байгаа. Тийм тэгэхээр бол яг хүнд итгэл үлээлгээд ингээ явахаар хүний ухамсар сайжраад хүн өөрчлөгддөг. Тэгэх байх гэж найдаж байгаа. Хүний эрхийн одоо хэрэг одоо хохирогч болсон иргэн эргээд давхар ирэхэд зөрчүүлдэг. Өөрөөр хэлэх юм бол энэ хүний 8-ны золиос олчиж. Энэ хүн ингээд худалдагчаад ирсэн байж гэдэг юм уу тийм ээ. Хил мэдээлэл хэрэглээ түүний тухай маш их гарах нь эргээд тэр хүний эрхийг зөрчиж байгаа. Энэ тохиолдолд яах ёстой? Яаж хүний эрхийг давхар зөрчихгүй байх ёстой? Тийм. Тэгэхээр одоо наадхан дээр чинь маш том асуудал үүсэж байгаа байхгүй тий. Яагаад одоо тэр хүүхдийн зургийг ч гэдэг юм уу тий. Одоо ингээл хитрхи ингээл яач үгээл тэгээд тэн дээр болохоор ямар сонголтын асуудал байсан бэ гэхээр нэгдүгээр энэ хүүхдийн амь насны асуудал, хоёрдугаар тэр хүүхдийн нэр төрийн асуудал юм гэсэн хоёр юм байгаа байхгүй. Тийм. Тэгээд эргээд магадгүй энэ асуудал ингээд олонний сонорт хүрээд маш олон хүмүүс ингэж энд анхаарлаа хандуулад ингээд яваагүй бол эргээд энэ асуудал яг хуулийн дагуу шийдэгдэх байсан уу гэх юм уу те. Эдрээ хүүгийн хувьд бол зөв. Жишээ нь нэг эмэгтэй хинч мэдхгүй нэг эмэгтэй хүний 8-ны золиос болоод юу гэж юм хүнд худалдагдаад хүчээр биеийг нь үнэлүүлээд тэр хүн хөрхийн бас хохироод ирлээ. Гэтэл тэнд хууль зүйн тусалцаа үзүүлэх гэдэг юм уу? Хууль эрүүл мэндийн байгууллагын сэтгэл зүйн одоо дэмжлэг үзүүлэх гэдэг ингээ ажиллахаараа бас дахиад тэр хүний эрхэд давхар зөрчөөд байна л да. Тэгэхээр энэ дарамтаа салахын тулд яах хэрэгтэй юм. Бас нэг цэгийн үйлчлэгээ үзүүлээл, дэмжлэгийн тусламж үзүүлээл, тэр хууль хөтлийн тусламж үзүүлжлээсэн л да. Тэгэхээр давхар тийм эрхийн зөрчихгүй байх үднээс юу яах хэрэгтэй юм? Та нар юг олж харж байна? Тийм, нэгдүгээр энэ дээрээс хоёр зам байгаа. Нэг нь хууль эрх зүйн орчин өөрөөс өөрчлөгдөх хэрэгтэй. Одоо гэрч өгчийг хамгаалах хуулийн төсөл мэдээ сайн батлагдаад тэнд нь одоо яг сэтгэл зүйн өмгөөлөгч мэржлийн хүмүүс байж байдаг тийм. Одоо 14 настай охин бусдад хүчндүүлээд цагдаа дээр очиход энэ 40 настай том эрэгтэй цагдаа сууж идэх байхгүй. Энд чинь өөрөө асуудал байхгүй тийм. Тэр одоо маш том шоконд орцсон байгаа тэр охин. Тэр одоо том ах руу 40 настай залуу ингээд хараад тэр юуг өөрийнхөө асуудлыг ярих уугүй юу гэдэг дээр нэг том асуудал байна тийм. Тэгээ ингээд энэ талаас нь харуул энэ өөрөө бас хууль эрх зүйн орчин дээр өөрчлөлт орох хэрэгтэй юм байгаа. Хоёрдугаарт бол энэ манай хүмүүсийн нийгмийн хүмүүсийн сэтгэлгээ болоод одоо энэ хууль хүчний байгууллагын цагдаа зэрэглэхний сэтгэлгээ бас өөрөө өөрчлөгдөх шаардлага байгаа. Өнөөдөр ямар нэгэн байдлаар ингээд хохирогч болчиход ингээд явж байгаа хүнийг улам цааш нь түлхдэг. Тэгээд ингээд чи бүр ингээд бараг л одоо өөрөө ингэж явж байгаа л асуудалд орсон гэсэн. Ялангуяа эмэгтэй хүнийг тэгж түлхдэг асуудал байгаа тийм. Энээс болоод нэг цагдаад хандах хандлт нь байхгүй болчдөг. Очоод бараг ингээд яхасаа айдаг ч юм уу тийм тохиолдол байгаа байхгүй. Тэгэхээр эргээд цагдаа намайг хамгаална. Тийм цагдаа өнөөдөр ингээд энийг бас төрийн бас байгууллагууд биш цагдаа нар өөрсдөө уриалах хэрэгтэй байхгүй. Тийм бид нар хамгаална өнөөдөр ингээд ирээчээ тийм. Энд ингээд сэтгэл зүйч байна. Энд ингээд аюулгүй газар байна гэсэн уриалгыг гаргаж иж энэ нуугдсан байгаа олон хохирогчдын юм л тийм. За үнэхээр бас зарим нэг одоо эрүүл мэндийн дүүргүүдийн эрүүл мэндийн нэгдэлтээр за хүчин хиллийн эсрэг үндэсний төвтэй хамтраад одоо бэлгийн замаар дамжих халдварын кабинетууд нь одоо нэг цэгийн үйлчлэгийг үзүүлж байгаа. Тэнд хуулийн зөвлөгөө аавна, эрүүл мэндийн тусламж үйлчлэг аавна, сэтгэл зүйн ч гэсэн зөвлөгөө авах бүрэн боломж байгаа гэдгийг бас иргэд олон нийт маань мэдэж байх хэрэгтэй байхаа. Бас нэг асуудал өөрөөр хэлэх юм бол гадны иргэдтэй гэр бүл бүтэн зуучлалаар очиод тэнд хохирсон эмэгтэйчүүдийн жишээнүүд маш олон байдаг л да. Энэ тал дээр та бүхэн ер нь ямар хамтын ажиллагаа хийж байна вэ? Энэ өөрөө хүний 8-ны нэг цоошин хэлбэр болцсон байгаа. Юу вэ гэхээр одоо жишээ нь гадны хүнтэй гэр бүл болдог, ялангуяа солонгосчуудтай гэр бүл болдог одоо зуучлалын гэрээ хийхтэй.
$15,000 жишээ нь торгуул төлнө. Салуул гэсэн ийм одоо заалт байгаа байхгүй. Тэгээд шууд хүчээд одоо даяач тийм биш. Энэ Худалдаж тийм биш. тэгэхээр хүний наймааны шинэ хэлбэр байхгүй. Одоо жишээ нь тэр хүнээс салж болохгүй нь шүү дээ. Ямар нэгэн байдлаар эрэгтэй эмэгтэй хоёр хүн хоорондоо асуудал гараад салж болохгүй барьцаанд орж байгаа байхгүй тийм. Тэгэхээр иймэрхүү гэрээ энэ өөрөө эргээд нэг гэмт хэргийн шинэ хэлбэр болчихсон байгаа. Тэгэхээр энэ татал дээр бол бүх одоо тэрийг бол одоо олон улсын гэрлэлт гэж бол харахгүй байж бас болно. Тэн дээр асуудал бол байгаа. Америкийн нэгдсэн улсад ийм байдаг юм. Өөрөөр хэлбэл зуучлалын одоо гэр бүлийн үйл ажиллагаа юу хэрэг байдаг вэ? Тийм. Одоо за би яг одоо тодорхой номер те яг сайн мэдэхгүй л дээ. Зарим номер худлаа юм чинь те. Харин тийм бас яг ер нь тийм асуудлууд яг байдаг те. Харин яг гол юм чинь те одоо охтууд те одоо яг жинхэнэ хайр мэдвэл те бас яг шууд те нэг худлаа те яг шууд мэдэн те энэ худлаа юм уу үнэн үү те тэгэхээр ер нь яг эхлээд хүний яг зүрх те уурчлаж хэрэгтэй те бас яаж боддог те тэгээд яг тийм юм байвал те тэгээд тиймэрт өөрөө хэцүү байдалд орохгүй те үнэхээр зүрх сэтгэлээ дагах юм бол хин нэгний золиос болохгүй тийм боломж байгаа. За баярлалаа. Та хоёр байгууллагад хамтраад юу хийж байгаа нэлээ мэдээлэл өгч. Тийм. Тэгэхээр Лондон төхөө төрийн бас байгууллага болоод одоо Америкийн нэгдсэн улсын Техас мужийн Unbound төрийн бас байгууллага хамтраад эх 7 хоногт бол хууль цагдаагийнханд нийгмийн ажилчдад мөн олон нийтэд зориулсан 3 хоногийн бид нар бол сургалт явуулах гэж байна. Тийм. Тэгэхээр өнөөдөр мэдээлэл гэдэг маш чухал. Бид нар нэг өчүүхэн мэдээлэлгүй байснаасаа болоод маш олноороо гадаадд худалдагдсан тохиолдлууд бол их байгаа. Өнөөдөр тэр улсыг хаана байгааг бид нар мэдэхгүй. Тийм учраас нэгэнд одоо алдсан зүйлийн араас харамсах нэг өөр хэрэг. Эргээд илүү мэдээлэлтэй байгаа сэрэмжтэй байх нь хамгийн чухал болчиход байна л да. Тэгэхээр мэдээж Америкийн Техас мууж гэдэг бол бас энэ тал дээр нэлээд их том хурцтмал асуудалтай газар. Тэр газраас бол одоо яг мэрэгжлийн багш нар ирээд өнөөдөр манай хууль цагдаагийнхантай тэр одоо нийгмийн ажилчтай тэр үзэл бодлоо саналцах нь, солилцох нь, туршлага хуваалцах нь хүмүүс бас өөрсдийнхөө мэддэг чадыг зааж өгнө. Тэгэхээр үүнд бол одоо хүн болгон оролцох боломжтой. Бид ер нь бол илүү мэдээлэлтэй л байх хэрэгтэй болчиход байна. Хэдий таана болох юм? Эх 7 хоногийн 4 дахь өдөр Монгол Улсын их сургуулийн дээр бол одоо нийгмийн ажилчид багш нарт зориулсан сургалт болно. 5 дахь өдөр бол хууль зүйн үндэсний хуулийн дээр бол орой 6-аас 9 цагийн хооронд одоо сургалт болно. Хагасаа өдөр бол Blue Sky Tower-ын хэдэн давхарт байлаа. Blue Sky Tower-т 2 давхарт 3 давхарт олон нийтэд одоо хандсан тийм одоо яриа болно. Тэгэхээр ялангуяа хагасаа өдрийн тэр Blue Sky Tower-т бол олон нийтэд хандсан тэр сургалтын дээр бол бүх хүн хурж ирэх боломжтой. Тэгээ ер нь бол нэг хурж ирээд өөртөө цаг зарцуулаад нэг сонсоод явах бол эргээд маш олон одоо том зүйлээс өрчсөн сэргийлэх боломжтой болж байгаа. За баярлалаа. Манай студид Лондон тохио төрийн бус байгууллагын санаачлагч Ган Жавхлан, за Америкийн нэгдсэн улсын Техас мужийн Unbound төрийн бус байгууллагын төлөөлөгч Хаана нар ажиллалаа. За үнэхээр хүний эрхийн одоо зөрчил хаана байдгүй, хүний намын асуудал хэрхэн яаж шийдэгдэж байна уу? Би одоо хүний намын золиос болохын тулд юу мэдж явах ёстой вэ гэдэг асуудлын тухай мэдээлэл авахыг хүсэж байгаа юм бол та бүхэн бас энэ үйл ажиллагаанд оролцоорой. Үнэхээр хүмүүс одоо мэддэггүйдээ л алддаг учраас та бүхэн бас мэдээлэл авах бүрэн боломж байгаа гэдгийг бас хэлхийг хүсэж байна гэдэг. Урилгыг хүлээн авч студид хүрэлцээрсэн та бүхэндээ баярлалаа. Амжилт хүсье. Олон түмэнд буян болоорой. Маш их баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье. За баярлалаа. Анхаарч үзсэн үзэгч та бүхэндээ баярлалаа.